За, сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бичлэг эхлэхээс өмнө хэд хэдэн зүйлийг хэлье гэж бодлоо. Нэгдүгээр, where is soil-тэй шууд хувь чадаар хараал хэлж орж ирмээргүй байна, guys. Боломжтой бол өдөр бүр нэг анги оруулахсан тийм. Энд чинь маш их цаг шаардсан ажил байдаг шүү дээ, тий. Та хэд минь ойлгодог доо. Тэгээд мөн багтаа залуу буюу Тоби өөрийгөө маадараа гэж мэдэгдэж байхад л наадах чинь маадараа биш гэдэл бүгд л тхийн тий. Тэр нууц эдэр мэдээж сүултэн задран шүү дээ. Одоо зөвхөн бид зохиолыг л дагж яваа. Тийм болохоор зохиол дээр одоо яг юу гэж гарч байна вэ гэдгийг л бид бүхэн мэдэж авнаа л гэсэн. Түүнээс түүний жинхэнэ хэн байх те тэр эдрийг нь мэдчихв шууд тэгэл спойлер бол муухай штэ те. Тэгэд бас болж үгүй намайг бити харааж орж ирээд байгаа чи. Тэр комментуудыг хараагүй юм шиг жүжсэн ч тэгээд бас цаагаараа хэцүү л байдаг юм бэ лээ. За тэгээд өөр гомдлооч байх юм байхгүй л дээ. Тэгээд энэ хідэн үгс хитгэн хүүхдүүдэд л хэлж байгаа шүү. Цөөн хитгэн бүр маш бага заяа. Харин бусдад нь бол хайртай шүү. Тэгээд бичлэгэндээ орохоос өмнө лайк болон саба дараад боломжтой бол донешн хийж дэмжээрэй. Баярлаа. За төлөвлөгөө ёсоор Нарутогоос их дайныг нууцалж түүнийг Деважингийн аралд бэлтгэл хийхээр дагуулж ирнэ. Нөгөө зүнч мэлхий хэлэхдээ түүнийг их гоё газарт 8 айлж түүнд туслан бэлдэж өгж байгаагаар зөвгөнсөн гэж хэлсэн байдаг. Тиймдээч Наруто их баяртай хүлээж авнаа. Харин түүнийг дагаж хамгаалахаар Ямато болон Гай багш бас бусад шиноби нар цуг эрцгээдэг. Тэднийг зөвгнөлт гарсанчлан 8 айлж буюу 8 сүлтийн Жинчурики алуурчин бийг их хүлээж авнаа. За Наруто маань 8 сүлтийн Жинчурикитэй анх удаа уулзаж танилцаж аван өөрийн дотор орших 9 сүлтийг удирдах сурах хүндхэн даалгавартаа орлоо доо. Түүнийг энд байхад нь туслахаар мөн нууц үйл тосгоны нинжа түүнийг ихний даалгаварт нь хүргэж өгнө. Энэ хүрхрээ бол түүний дотор орших хорон өөртөөгөө нуур тулж ялах ёстой байдаг. Гэвч яг л өөртөөгөө тулдаж байгаа болохоор яг адилхан хүчтэй дуусшгүй их тулаан л болоод байдаг. Ялах гарц харагддагвэ. Тиймээс Наруто нөгөө шинобигоос сүлд мангасын талаарх жоохон юм асууж биетэй уулзах гэтэл тэр түүний амьдралыг ярьж өгдгөө. Түүний аав нь өмнө 8 сүлтэд алуулсан ба тэр явдлаас хойш 8 сүлтийн Жинчурики бий болсон байдаг. Тиймээс тэр биег үзэн ядаж найзлахаа болж бүр түүнийг алах гэж оролдсон. Мөн бусад тосгоныхон ч түүнийг үзэн ядаж байхад нь тэр юу ч болоогүй мэт рэп бүглэн үргэлж өөдрөг байсан л гэдэг. Тиймээс түүнийг хүндлэхээр л хүн болсон л гэдэг. Гэвч тэр одоо гэрн биетэй дотн ярилцаж байгаагүй болохоор нэгэнт ярьсных гээ түүнд очиж үннээ хэлж уучлалт гуйхаар болдгоо. Гэвч түүн рүү далайн мангас дайрах үед би 8 сүлд төрхөндөө орж түүнийг аврах бөгөөд мотойч түүнд баг байхад нь өөрийг нь алах гэж байсан хүн би байсан гэдэл үннээ хэлэхэд нь би тоосон чинжгүй түүнтэй найз хэвээрээ л гэдэг. Үүнийг сонссон Наруто дахин үнний үргэрээнд очин хорон өөртөөгөө ярилцсан, эвлэрэлдэж өөрийн дотор байсан хүнд хэцүүг ойлгож уучлаж ихний алхмаа давж чаддгаа. Би харин Нарутог үнэлээд ихнэ. Тэгээд дараагийн алхам болох хүрхрээн дотор хуучны сүмд орох ба тэр энд 9 сүлттэй тулалдах ёстой ажээ. Аюулгүй байдлаа бодож Ямато тэдэнтэй цуг доторх байх өнгөлөг тийм өрөөнд ордог. За тэгэл Наруто нөгөө өөртөө шилжүүлж авсан түлхүүрийн тусламжтай лацаа баг зэрэг суллан 9 сүлтийг хоргиосон суллнаа. Түүнд харин би чакрагаараа дамжуулан мэдээлэл өгч тусалж л байдаг. Наруто 9 сүлт хоёрын тулаанд би сүлт хүчээ гарган туслах боловч тэгэд 9 сүлт бүр сүлт мангасын бөмбөг хэрэглэхээр зэхэхэд Наруто маань даянч төлөвтөө орж түүний чакранаас авах гэж оролддог боловч 9 сүлт дэндүү хүчрэхэг бүр зөрүүлж Наруто өөрийн хэрэгшээлдээ оруулахар чакрагийн сордгоо. Гэвч энэ үед тэр ээжийнхээ чакратай уулзах ба ер нь бол бид бүхэн 9 сүлтийн Жинчурикигийн талаар мэдэж авдаг. Анхны Хокагегийн эхнэр 9 сүлтийн Жинчурики байсан ба тэр нас дээр гарч дараагийн хүнийг Кушина буюу Нарутогийн ээжийг сонгон тосгонд авж ирэн түүнд 9 сүлтийг хориглосон байдаг. Ер нь бол Нарутогийн ээжд өөрт нь ч хэлэлгүй түүнийг 9 сүлтийн сав болгохоор шийдэж авж ирсэн байдаг. Бас хэцүү байгаа зү Кушинач биш зөө анхны Хокагегийн эхнэр ч анх мэдлгүй ирж бас л 9 сүлтийн сав болж байсан ба Узумаки овгийн хорих техник нь маш сайн арга барил болохоор зөвхөн Узумаки овгоос сонгодог байсан юм байна лээ. Харин Кушина Жинчурики болж бусад хүмүүсийн дарамт маш их ганцаардаж байхад нь Нарутогийн аав буюу Минато түүний амьдрал гэрэл гэгээ болж орж ирсэн байдгаа. Ийхүү тэр хоёр гэр бүл болж Кушина жирэмсэн болсон ба яг хүүхэд төрүүлэх үед л
тэр хүчтэй хориг нь сулардаг ганцхан сул галтай байсныг нь Мадараа мэдэж байсан ба бүр тэр үед хүч хэрэглэн тосгонд нэвтрэн 9 сүлтийг шарингаанаараа удирдан суллаж тосгон руу дайрсан байдаг. Тиймээс бид бүхний мэдэж байгаачлан Минато Мадараатай тулдахын хажуугаар 9 сүлтийн дайралтаас тосгоныг хамгаалах мөн дөнгөж төрсөн хүүхэд ихнэрээ хамгаалах гэдэл маш хэцүү тулаанд орсон байдаг. Харин Минато өөрийн хүү болох Нарутод итгэн ирээдүйд 9 сүлтийн хүчийг ашиглаж тосгоноо хамгаалж чаднаа гэж хүүхдтэй 9 сүлтийн хүчийг 2 хуваагаад талыг нь өөртөө мөн талыг нь Нарутод тамгалан битүүмжилсэн байдаг. Гэвч тэр Узумаки овгийн битүүмжлэх техникийг хэрэгэлсэн болохоор төлөөс болгож өөрийн амиа өгдөг болохоор ер нь бол үхэх л ёстой болж байгаа. Гэвч Кушина амьдрах байсан ч эцсийн мөчөд 9 сүлт өөрийг нь битүүмжлэх гэж байгааг мэдэн Нарутог алах гэд савраараа дайрахад Нарутог хамгаалж түүний аав ээж нь урдуур нь орж нэвт сүлбүүлж хууль аймнаас алдсан байдаг. Харин Минато үххийнхээ өмнө өөрийн чакрага мөн Кушинагийн чакраг хамттан хамгаалсан ба хизээ нэг өдөр 9 сүлтэд эзэмдүүлэхдээ тулвал болиулж лацыг нь сэргээхээр тохируулсан л байдаг. Тиймээс өмнө нь Пентэй тулдахдаа аавтайгаа одоо харин ээжийнхээ чакратай уулзж байгаа л гэсэн үг. За харин Нарутогийн аав буюу Минатогийн талаар жаахан мэдээлэл хүргэхэд түүний Конохагийн шар гялбаа гэж дууддаг байсан ба түүний үсэн шар мөн тэр хамгийн хурдан нинжа хийгддэг байсан. Тэр 2 дугаар Хокагийн шилжигч зүг сайжруулан маш гарамгаа хэрэгэлдэг ба энэ нь тэмдэг тавьсан газартаа хормын дотор шилжин очдог байсан. Тэр ихэвчлэн Кунай буюу хутгандаа тэмдэг тавин шидэн дайсны ард гарч довтлох зэрэгээр шилжих техникийг ашиглан маш хурдан довтолдог байсан заяа. Тэр шүн Мадараатай тулдаж байхдаа түүний ард нь шилжин Расинганаараа маш хүчтэй довтлож шархтуулж чадсан энэ техникийн ач бөгөөд энэ тулааныг тэгээд та хэд нэг сайн санаад авчихаарай. Хойштоо бидэнд хэрэг болно гэж. За энэ бүхнийг сонссон Наруто маань урам зориг авч 9 сүлтийн чакранаас өөртөө баг зэргийг сорж чадсанаар тэр 9 сүлтийн чакраг өөрт тааруулан хувиргаж хэрэглэж чаддаг болдгоо. Харин 9 сүлтийг буцаанд хоронд нь хийж лацаас сэргийн битүүмжилдэг. Наруто харин бодит ертөнцид иргэн ирэх бай өөрийн шин төрхөө тэдэнд харуулдаг. Гэтэл түүний асар их чакраг Самихада мэдрэн хөдөлгөөнд орох нь тэр мэдээж дотор нь Кисама амьд байгаа шүү дээ. Тэр шууд ил гарan зүхтаах боловч Наруто итгэмээргүй хурдан түүнийг цохиод авдаг. Гэвч Наруто хүчээ удирдах дасаагүй дээр Кисами боломж ашиглан гадагш гарan зүхтааж чаддаг. Тэр шууд Гайтай тааран тэд хоорондоо тулдах ба Гай ганц өшөглөөд л усан дунгаахад Кисами бие буцаан сэргээж мөн Самихада биег хазан түүний чакраг өөртөө шингээж бүрэн хүчээ сэргээж үргэлжлүүлэн зүхтаагааддаг. Араас нь Гай үхлийн 8 хаалгын 7 хаалгыг нээгээл тайжзөө хэрэглэн түүнийг амархан буулгаж авдагч ялагдсан Кисами цуг ирсэн нөө Конохагийн шинобигийн тусламжтайгаар бодлыг нь уншиж өмнөх амьдралыг нь мэдэж авдаг. Тэр нууц манан тосгоны шиноби байсан ба 4-р Мизукагийг Мадараа болтой нэг тийм шарингаантай хин нэгэнд удирдуулж байхыг харах боловч Кисами эргэн сэргэж сүүлийн ч зүгээ хэрэглэн амиа хорлож амждаг. Гэвч түүнээс үлдсэн хуйлаастай бичгийг Гай нээж үзэхэд өрх байж тэр хэдийг усан шоронд хорин тэр дундаас нэг аврах загас цухтааж чаддаг. Өөрөөр бол ер нь бол тэдний мэдээллийг хүргэхээр явсан л гэсэн үг. За харин нууц бороо тосгонд Мадараа ирсэн ба Кононтой уулзж байдаг. Мэдээж түүнийг Нарутод итгэн урвсанд нь ял асуух гэл гэж очсон боловч Конон түүнийг хүлээж тулалдгаа. Ер нь бол Конон түүн рүү цаасны жицүү ашиглан зөндөө их дайрах боловч тэгэл Мадарагийн баг нь баг зэрэг хагарсан байдаг. Харин Конон өөрийн сүүлчийн хамгийн том жицүүг хэрэглэн бүр дэлбэрдэг цаасан хүрхрээ үүсгэж Мадараг тэнд нь болшлох боловч тэр өөрийн нууц байсан нэг нүдээ ил гарган Изанаги буюу нөө хувь тавилан өөрчлөх жицүүг ашиглан амьд гарч Кононыг нэвт зүлбэтгэдэг. Өмнө нь Данзо хэрэглэж байсандаа тэ нөө өмнөх бичлэгээс та хэд үзэж болно. Харин энэ аргын талаар тэгээ Мадара ам нээдгээ. Изанагийг зөвхөн Учиха болон Сенжу нарын хүчтэй хүмүүс л хэрэгэлдэг. Өөрөөр бол 6 замын даянчийн хүчээ л гэсэн үг. Бүр анх энэ жицүүнээс нинжагийн ертөнц эхлэлтэй бөгөөд Изанагийн зөвхөн үхлээс авраа зогсохгүй хий төсөөллийг бодит болгох мөн бодит зүйлийг төсөөлөл болгох чадвартай анх гэрэл ба сүүдрээс 10 сүлт төрсөн гэх зэрэг юм хэлнэ. Харин Конон түүнийг яг хийм бэ гэхэд анхны Хокогод тулдаж Мадараг ам өргөцсөн гэж хүмүүс мэддэг бол миний хувьд тэр тулаан зөвхөн Хаширамагийн хүчийг олж авах тулаан байсан л гэдэг. Тэгж байж Сенжу Учиха нэгдэж дараагийн 6 замын даянч буюу бие төрөх байсан л гэж өөрөн хэлдэг.
Мөн тэр даан зогжол шоолоод авнаа. Сенжу Хаширамагийн хүчийг олж авч хэдэн шаринган суулгуулчаад энэ төгс бус Изанагийг хэрэглэж бузартуулсан гэх маягтай үг гэлдэг. Тэгэл жинхэнэ Изанаги гэдэг нь шал өөр техник гэдгийг л ер нь бол бид бүхэн мэдэж авдаг. Ийхүү Конан ялагдах бол тэгээ Мадаро түн дээр ирсэн шалтгаан нь үхсэн Нагатогийн биеийг олж түүний Ренинганыг олж авах байдаг. Тэр саяхан Изанагигаа ашиглан хараагаа алдсан нэг нүдэндээ Ренинганыг суулган жинхэнэ төрхөө сольж авдаг. Харин дараа нь Кабуто болон Зэцүүдэд уулзах ба Кисамегийн мэдээлч тэдэн дээр ирдэг. Харин нөгөө талд дайсанд өөрсдийн байршил гих зэрэг мэдээлэл алдсан болохоор шууд байрлалаа солих ба тэдний байгаа арал нь аврах том яст мэлхийн хуйган дээр л байрлаж байгаа юм байна лээ. Харин Наруто маань гаднах ертөнцид дайнд бэлдэж байгаа хүч мэдэхгүй хэвээрээ л байдаг. За Мадарагийн үндсэн айрам газар доор ургаж буй хар мянган зэцүү байх ба энэ дэр нэмээд өгсөн хүнийг амьлуулан удирдах Эдо Тенсей бас байгаа шүү дээ. 5 Каге хуралдаж байх ба Кисамегийн мэдээллээр тэнд дайснууд ирнэ гэдгийг мэдээд Оноки буюу Цучикаге тэдний угтаж авахар хөдөлтгөө. Харин яг бодсны дагуу дахин амилсан Дэйдара болон Кабуто тэдэн рүү ирэх үед гинтийн дарилт хийж зогих ба тэдний хооронд тулаан боллоо. Гай болж арал нэг холдож амжаагүйн дээр баригдах ба Ямато тэрэд ч тулаан нэгддэг. Гэтэл Кабутогийн могоо Яматог барьж аван Манда гэх том могоон дотор орж зүхтааж чаддаг. Дэйдараач мөн буцах ба Кабуто Мадарод Яматог барьж авчран цагаан зэцүүг түүгээр улам хүчрхэгжүүлж чаднаа л гин шүү. Юу л болох гээд энэ да тий. Цучикаге ер нь бол тоосны арга ашигладаг. Мөн тэр аливаа зүйлийг өднөөс хөнгөн эсвэл хамгийн хүндгийг хоёр тул хувиргаж чаддаг. Тиймээс тэр өөрийгөө хөнгөн болгож агаад нисэж чаддаг цор ганц нинжа юм байна лээ. Тэгээд тэр нөгөө арлыг хөнгөн болгоод нисгээд аваад явах бол Наруто гадаа нь болсон бүгдийг мэдлгүй биеттэй цуг бэлтгэлийг үргэлжлүүлсээр л байдаг. За энэ хүргээд part 8-аа өндөрлөе. Тэгээд та бүхэн таалагдсан бол лайк болон subscribe-а дараарай. Нэрээ өмнөх бичлэгийн бэлэг болох нөгөө үрлэн сумтай гар бүг яг энэ бичлэг орсны дараа тодруулаад YouTube дээр би пост болгон оруулнаа. Бид ч улам молуулаа болохын зэрэгцээ Наруто маань улам л гоё болж байна да тий. Зав гарвуугүй юу л бичиж тэмдэглээл аль болох хурдан оруулчих гээл мөнгнаад л байгаа шүү. За ойлгоорой. Тэгээд та бүхэн минь. За тэгээд намаагаа дэмжиж буу авах болтугай гэж 200 төгрөгийн donation мөн Нарутогийн бүх хэмжээний ангиар контент гэж 2470 төгрөгийн donation ган зориг мөнгө чулуунаас best нь шүү гэж 2470 мянгаыг Чимбаяр жаргал сайхнаас тэгээд next видеогоо авъя гэж 9000 төгрөг илгээж намаагаа дэмжсэн та бүхэндээ баярлалаа. Нарутогийн бүрэн хэмжээний ангиу дуу боломж гарвал нэрээ хий гэж бодож л байна л да тийм. Эхлээд гэхдээ Нарутого өөр юу ч оруулахгүй яг фокуслж байгаа л дуусгах чи гэж бодож гин. Тэгээд та бүхэн асуулт мөн хэлхийг хүссэн үгээ донешнээр дамжуулан хэлэх боломжтой шүү. За тэгээд намайг дэмжиж буй та бүхэндээ дахин баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.